За архитектурын урлаг бол хүн үүсэн бий болсон тэр цаг үедээ зэрэгцэн бий болсон урлаг гэж бид нэр ярьж бүгдээр хэлцдэг тийм ээ. Тэгэхээр яалтчгүй энэ архитектур төлөвлөлтийг бий болгоно гэдэг бол хүнтэйгээ хүнийхээ одоо өдөр тутмын амьдрал, хүнийхээ үйл ажиллагаа, хүн нийгмийн одоо хоорондын харилцаа зэргийг бол одоо юуны төтвөрөнд бодох хэрэгтэй гэж би ойлгодог. Эхнээсээ нааш архитектур нь тухайн улс орнуудын түвшинд хөгжин бий болж байхдаа тухайн улс орны түүх, байгаль цагуурын онцлог, шашин шүтлэг юу байж байгаа гэдэг юм. Тэр одоо бүхий л одоо тэр зүйлсүүдийг өөр дээрээ тусгаж хөгжиж ирсэн байх юм. Архитектурын боловсрол архитектурын үндсэн одоо мэргэжлийн агуулганд бол архитектор хүн нь хүрээлэн буй орчин нийгмийг удирдан зохион байгуулагч гэсэн нэг юм тодорхойлж явдаг л да. Тэгэхээр энэ утгаараа аливаа архитектурыг одоо хийж бүтээн одоо сонгодог архитектурыг бий болгоно гэдэг ирэхлээр яалтчгүй л одоо мэргэжилтний тухай ярих хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр архитектурын одоо мэргэжилтнүүдийн хувьд бол хоёр үндсэн асуудал дээр бас нэлээд анхаарах хэрэгтэй юм шиг байна. Нэгдүгээр аливаа боловсролын түвшинд бол энэ хоёр үндсэн асуудал байна. Үүнд бол нэгдүгээрт хүн боловсрол гэсэн одоо үндсэн суурь боловсрол байж байна. Одоо хоёрдугаарт бол архитектурын одоо мэргэжлийн боловсрол гэсэн ийм хоёр үндсэн одоо энэ боловсрол бас тогтож байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр архитектор хүн нийгмийг удирдан зохион байгуулагч болохын хувьд бол хүн судлалын шинжилгээ ухааны талаар бол маш өндөр түвшний ийм судлаач байх хэрэгтэй гэж ойлгож байгаа. Архитектурын орон зай гэсэн сэдвийн хүрээнд бол нэгдүгээр бас нэг юм тодорхойлт байдаг л да. Архитектурын орон зай гэдэг нь хамгийн бага байж болох орон зайд хүмүүний одоо амьдрах маш олон төрлийн одоо үйл ажиллагааг удирдан зохиомжлох, тэнд одоо явагдах боломжийг бий болгох ёстой гэсэн юм бас нэг тодорхойлт явуулж идэг. Нөгөө талаасаа архитектурын орон зай нь хүний амьдрах өдөр тутмын үйл ажиллагаа, тэдгээрийн одоо хоорондын харилцааг зөв одоо төвшөнд нь барьж байхаас гадна ирээдүйг одоо хойч үеийн чиглэсэн үндсэндээ зөв амьдрах урлаг гэсэн одоо энэ тодорхойлтод бас нэлээд ойртсон байх нь бас төлөвлөж байгаа гэж байна.